Эрхэм үзэгчдийн нүдшийн амар амгаланг айлтгая. Ням гариг бүр таны гэрийн хойморт шин зочиорж сонирхолтой ярьцлага өрнүүлэн амжилт бүтээлээс нь хуваалцдаг сайн нэвтрүүлгийн энэ намрын нэгэн шин дугаар эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан эрхэм хүндтэй зочдтой танилцуулъя. За өв тэгч сайхан гэр бүл өнөөдөр нэвтрүүлгийн маань зочин амирт өргөцсөн байна. За соёлын бит бус өв тэгч, зохион бүтээгч, баясах брендийн үүсгэн байгуулагч Чин Зориг. За мөн соёлын бит бус өв тэгч, оёдлын технологич Баясгалан нар өнөөдөр нэвтрүүлгийн маань хойморт уригдсан байна. За урилга маань хүлээн авсанд маш их баярлалаа. Сайхан намарч гин үү? Сайхан намарч гин үү? Сайхан намарч гин. За мэдээж намар бол монголчуудын хувьд бол одоо найр хурмын сар байдаг шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ үед та бүхний маань хувьд бол маш их ажилтай байдаг тэгээ энэ их ажлынхаа хажуугаар одоо нэвтрүүлэгт маань цаг зав гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа. За нэвтрүүлгийнхаа урилгыг хүргэхэд тата санагдсан учраас хамтдаа хүрэлцэн ирсэн гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд сайхан нэвтрүүлэг байдаг. За миний хувьд болохоор яг энэ нэвтрүүлэгт анх ингээд урьж оруулах санал тавихад маш их баярлж ирсэн. Урд нь нөгөө энэ нэвтрүүлэг байнга үздэг болохоор тэгээ бүр сэтгэл хөдлөөд нэг орж үзье гэж бодож ирсэн байхгүй. Тэгээд аяих баяртай үлгэж авсан. Тийм. Тэгээ мэдээж та хоёрын маань хувьд бол одоо 40 гаруй жилийн хамтын амьдрал. За тэгээ энэ хугацаанд хамтдаа бүтээн бий болгосон одоо гэр бүлийн бизнес. За нөгөө талаар өв тех гэдэг одоо гайхалтай одоо энэ бахархлаа өнөөдөр үзэгчд маань хуваалцахаар та хоёрыгаа бас онцлог урьсан юм аа. За мэдээж аливаа зүйл чинь эхэлтэй байдаг. Тэгээд Чин Зориг, Баясгалан хоёр маань нутаг ус хаан вэ? Энэ сайхан гэр бүлийг үүсгэсэн гээд амьдралынхаа бас ихэнх үеийн түүхээс яриагаа эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Ер нь аавынхаа талыг даах юм бол ер нь хөвсгөлийн улс судалтай манай аав талынх. Би болохоор Улаанбаатар хотод төрсөн. Тэгээ хоёрдугаар төрх манай баясаа бас Улаанбаатар хотод төрсөн. Тэгээ ааваараа яриул завхны. Манай аав Завхан аймгийн Алдархан сумын ээж болохоор Баян хонгор аймгийн Галууцсан тийм. Их холоос бийнээ олж энэ Улаанбаатар хотноо уулзаж танилцжээ. За энэ амьдралыг одоо сая бас бичлэг маань эхлэхийн өмнөхөн өстой саяхан л танилцаал гэр бүл болж илаа цаг хугацаач муу хурдан юм а гэж ярьж байлаа шүү дээ тий. Бид тэр чинь 87 онд анх танилцчихлаа. Хоёулаач залуу ээж тий. Хамгийн инээч нь бид тэр нөгөө Талиа бусан дотор танилцчихлаа. Би нэг хамгийн ихний сандал дээр нь суудсан өөдөөс бас нэг сандал байдаг. Тэгсэн чинь манай хүн л ороод ирлээ өөдөөс. Орж ирэл нэг л хоёулаа харц тулгараад бас ичингүүрэл ингээл энэ инех гэл би буруу тийшээ харж инех гэл тэгэл байж ил 13-ын буудлын дээр ирсэн чинь нөгөө чи гинтхэн гот өсрэл буунгууд би нэг буух гэл өндөрж бол болоо тэгснэ гинтхэн буумаар санагдаад хаалга хаачин тэгс чил нөгөө жолооч нь лагнаад бууж авахгүй юугаа хийж юм би бууяа гэж хаалга. Тэгэл хойноос нь гүйцчихэл тэгэл яриа мэрэ өдөл тэгэл танилцчихсэн байна тий. Одоо танилцдаг жишгээ тий. Тэр үед би дууны тэмцээнд орохгүй явжсэн байхгүй юу. Тэгэл нөгөө автобуснаас буугаад явжсэн чи энэ миний явжсэн тэнгуүтээр чамаа туяа гэдгүү гэл тэгэхээр үгүй гэдэг. Тэгээд цаашаа яваад ингээ харсан чи араас дагчидаг. Тэнгүүт нь бултаад дэлгүрлээ орсон чи дэлгүр дотор хараад эргээл харсан чи бас л явж байгаа байхгүй. Тэгэл за энэ ер нь надтай л танилцах хүсэлтэй юм байна гэж жоохон явж байгаа. Тэгэл хурж ирэл чамаг хин гэдэг ингээл тэгэл намаа баясаа гэдэг би ингээл за тэгээ хоёулаа жоохон гадуур явах уу гэж би бас тэгэхээр би уг нь одоо нэг тэмцээнд орох гэж байгаа. Одоо тэгтээ яг хоёулаа яг жоохон юм хумсаа нахад явгээл тэгээд агтаа нэлцчихсэн байхгүй юу. Тэр үеийн хүмүүсийн харилцаа хүртэл өөр байсан тийм. Одоо магадгүй араас дагаад яваад тэгвэл ер нь жоохон ганц би эмэгтэй бол одоо айх маягийн тийм үү. Тэр үчи айгу гоё ээжтэй сэтгэл айгу гоё араас хүн дагжсэн за одоо нэгтэй айх аюулгүй тий. Одоо араас дагад айгу тал за одоо хурдан шиг хүн амтан дууддаг юм уу яад ингээд айгу айгаад тий. Тэгээ цаг үе гэдэг чинь тэр тухайн үедээ айгу гоё байсан байхгүй. Тайван гоё юм байж тий. За би яг тэр үед чинь сэргийн байгууллагад ажилладаг байсан. Сэргийн байгууллагад бараг 10 гаруй жил ажиллаж байсан. Тэгээд нөгөө барилгын цэрэг гэж байж байгаа тэр маань татан буугдаад энгийн болол. Тэгэл нөгөө тэр үед чинь нэг 90-ад оны үед чинь хүн болгол 8 хийдэг үе байсан.
Тэгэл олны ичгээр дуурайгаад хэдэн удаа 8-нд яваад ойлгохтой ч юм бүтсэнгүй тэгэл ер нь би бол 8-ны хүн биш юм байна л гэж ойлгоод. Тэгэл баясаатайгаа нийлээд анх бүрээд гутал хийж хэлжсэн. Тэгэл тэр үед ч одоо нөгөө материал их олддгоо. Ерөөсөө зах дээрээс юм улаан нэхээ аваад хоёулаа худалдаж аваад тэрийгэ тоосхоор үрэл илдээл дараа нэг юм нэхийний будаг олж буудаагүй яасан ч ууггүй байсан тий. Бараг 16-7 хоног тэгж нэг бүрээд гутал гаргадаг байсан. Тэгэл тэрийг аваад хоёулаа одоо шонхор зах дээр гараал тий. Би бас зарж чадахгүй. Би ч одоо 8-ны хүн биш юм. Баясаа барьж хади би яагаад тэгээ. Тэгэл хүмүүс дундуур сүлжээл ингэж байгаа нэг ороод тэр зарчлаа гэл гар нь хоосон болоод ороод ирэнгүүт эв ашгүйдээ зарцсан уу гэл. Яг хөө тэр бол ингээд нөгөө өвлийн цагаар юм. Намар мамар. 100 болохоор битэр нөгөө гутал зарагдгаа байж. Тэгж бодож байгаа нэг юм жуулчтай зориулдаг нэг анхны таавчиг хийгээд арилсан таавчиг хийгээд ганцхан ширхгээг л хийж байгаа. Туршиж үзсэн. Эрсдэлтэй алхам хийхгүй. Гэхдээ туршиж үзэн ч гэжтэй чаавал тэгэл олдож байгаа материал нь ч тийм л байсан юм чинь. Тэгэл хоёулаа явж байгаа энэ тэнийгээр яваад бүр сүлдээ тэр нэг Зануудлын музейн доор нэг юм дэлгүүр үйдэг байсан. Баахан газруудаар ороод тэгэл үзүүлж явал баясаа за тэгээ би нэг байраад ороодхыг гэл. Ороод тэгэл гадаа нь хүлээгээл яла нэлийн ч 100 халуун байсан. Тэгэл гараад ирсэн чинь гар хоосон байна. За энэ зарчтэй л гэл. Тэгэхэд би бас нэг юм уцтай нилээ юм урт. Ямар уц вэ нэг том. Тийм баха. Тэрийг өөртөлцөө хоёулаа тэгээд гэрлүүгээ алхаад явж ил да. Бас мөнгөө хэмнээд амгалан л бол хотын төвөөс. Тэгэл явж ирсэн уц дуурч байна. Тэгэл яас чи нөгөө сая авсан хүн байна гэсэн чинь. Та ирэх 7 хоногт нэг 10 хийгээд өгөөч. Тэгт чи би тэр чи ерөөсөө ямар ч материал байхгүй эргүүлээ тийм юу ч байхгүй л байсан юм чи. Тэгэнгүүт баясаа яана тэг чинь яах вэ? Болно гэж захиалгыг авангуудаа нөгөө материал авсан бас мөнгө дутаад нөгөө том гар утлаад амбард нь тавьж байгаа. Тэр үед ч одоо бизнесийн санхүүгийн их усроо одоо бас ламбард бас нэг арга зам байлаа шүү дээ. Тэгж байгаа л гаргаж ирчихсэн. Тэгээ яг тэр үеэ бодохоор бас яг тэр үед чинь бас юм хэцүү байж тээ. Тэгтэл бид хоёр бүр зүтгээд байгаа аахгүй юу? Амьдрах гал хоёлоо зүтгээдсэн тээ. Тийм. Тухайн үед хүнд хэцүү санагддаг хэсэж одоо эргээд ярихад сайхан дурсамж байгаа. Маш дурсамжтай. За тэгээ анхны захиалга хэр амжилттай давсан. Одоо тэгэл нойргуул шахам оёо. Харин тэгэл хоёулаа ээлжилж унтж байгаа тийм зориулсан байх нь. Одоо яг нөгөө бэлэг дурсгалын чиглэл болоод ирж байгаа аахгүй. Тэгэл за хоёулаа одоо ямар ч байсан л энийг хийгээл үгүй энэ л одоо цаашаа явна. Анх ингээд эн чинь нэг анх ингээд битээр нэг арьсан тавч гэж хаад манай хүн за энд нэг юм гоё юм хийж яах гэхтэн би айгүй эхлээл би хоёлаа зүгээр бүрээд готлаа энэ арьсан тавчиг одоохонтаа хэрэггүйгээл манай хүн чинь бүр хийгээл за энэ харж байгаарай. Энэ л бит хоёрыг нэг өөднө яаж шиг байна. Тэнгүүд нь сүлд нь ингээл яг хийгээл дуусаад ингээд хүмүүс захиалга ингээд ороод ирэнгүүд нэрэл үнэхээр айгүй гоё юм байж тэгэл бүр сүлд нь бодож байгаа байхгүй. Тэгээд ямар ч гэсэн зүтгэл хийсэн дээ. Тэгээд анхны захиалга амжилттай өгсөн. Яг л хэлсэнтэй л бүр яаж хийж байгаад хамаг юм ааш шөнө хоёулаа ээлжилж унтж байгаа. 30 минутаар унтчихилүү цагаар ээлжилдэг үйлдэл. Тэр үед чинь хоёр бандтай нөгөө хоёр чинь хөөрхөн амт ингээд орон дээр ингээд унтах ч биш хэвдэг ч биш ингээд бүр сууцтай. Тэгэл бит хоёр юм аяал ингээд хоолндаа хийчихэл нөгөө мө хоёрыгаа ингээд нэг орон дээр зэрэгцүүлж хаяал тэгэл өглөө хоёул ингээд 30 минут зайтай ойдог тийм нэг нойроо за чи одоо жоохон унд тэгэл чамааг унтаа босгоод би жоохон нойроо аваад тэгэж хоёулаа юм аяал нэг мэтгэд өглөө бүр 6 цаг хүртэл нэг жоохон унтсан болоо тэгэл хоёулаа үрээр ингээд юм аяал нэг нь юундаа яваа сургуультай нэг нь зах дээр очиж ингээд юм зардаг гэсэн тий. Тэгээд тэр урлал дундаа яагаад гутал сонгосон юм бэ? Гутлал бас амаргүй дээ. Тэ? Тэгэхээр яг гутал ер нь их амаргүй л дээ. Тэгэхдээ одоо тэр үед ч одоо тэгэл юм сонгогч тийм цаг завч байсангүй ер нь тэгээд нөгөө зах зээл бужигнаад байгууллагууд бас эхнээсээ тэгэл дампуурхан алдагуулаад тэгж л байсан. Тэр үед битэр чи яг хоёулаа хуваарэл юм хийхээс өөр гарцгүй л болчихж байгаа юм л. Тэгээ хүн тэгэл ер нь цагаа туулахаар тэгэл ямар ч юмэг тэгэл яаж игэл болгодог л юм. Угаас тийм үг гэдэг штэ. Нөгөө гутал сайд 3-ын өмнө. Тэгээ сайн гутал, сайхан гутал хүнийг дандаа сайхан газар хүргэдэг гэдэг чинь. Яг ч юм энэ үгнээс ш татаасаа гэж бодсон л та.
Мэдээж тэгэл анх бол мэдээж амьдралын ирэхээр ингээд сонголт хийхгүйгээр энэ лүү орж байна. Гэтэл тухайн үед хийж исэн энэ сонголт нь өнөөдөр та хоёр ингээ өв тэгч. Энэ хүртэл их олон жилийн хөдөлмөр мэдээж энд өөрсдөө зориулж сурах те. Одоо тэгээд дахиад шинээр сэтгэх гэдэл их олон зүйл яригдана даа. Сурах гэснээс 97 онд бид тэр энэ урлах эрдэм дээд сургууль гэдэг зурагтаар харж ирэл ингээл айгүй юм гутлын дизайн хийдэг. Тэгээ хоёулаа ярьж байгаа баясаг чи ороо хоёулаа очие гэх. Энэ эхлээд орно гэж явж ирсэн. Тэгээд яг сургууль юун дээр нь очиж шалгалт малгалт өгөхгүй чи орчих. Тэгээ би оюутан болчихсон. Тэгээ яг урлах эрдэм дээд сургуульд ер нь хүн урлах эрдэм сургуульд орохоос өмнө бол яг хүн гутал хийгээл ингээл болсон болоогүй яваал. Яг нэг тийм онол юу үзээд ирэхээр хүн чи ер нь тэгээд нэг юм үл үзэгт ханан тулцсан байсан бол онол үзээ сургууль соёлын төгсөд ингээд ирэхээр чинь тэгээд зам ер нь зураагаал тий тэгж харагддаг юм бэ. Сургуулаа төгсөж аваад тэгээд нөгөө миний хийж байгаа юмс улмал аштайхан болж байгаа юм л да. Дизайн үзэж जैन, зохион бүтээлд үзэж जैन. За тэгээд хуучин өөрөө хийдэг байсан тэр юмнуудтайгаа холиод ингээд нэг маш гоё зүйлүүд гарч байгаа. Ер нь бол урлах эрдэм төгсөн 2 дахь үе нь болохоор 90-ад оноос хойш нэг тийм манай археологийнхан болоод 90-ад оноос хойш ингээд үндснийхээ юм айгүй хүмүүс суудалж айгүй хэрэгэлдэг болсон үе биш. Тэр үед одоо манай археологчдоос одоо ингээд зөндөө олон гоё олдурууд гараад хүмүүгийн гоё дийлнүүд гараад тэгэнгүүт манай энэ ойдлынхан болол дор нь шүүрч аваад маш гоё дийлнүүд гараад тэр үе ирж байна. Тэгээд тэн дээр чи яг доогоороо гутал нь юу байдаг үлээ гэл ингээл улсуудж байна. Тэгээд миний нэг хийдэг гут энэ ер нь жоохон төстэй юм биш үү нэг юм бүр ядрах чи ер нь энэ юм дээрээ жоохон судалгаа хийгээд ингээд тэгээс гээд манай нэг найзтай. Тэгээд тэрнийхээ дагуу судлаад тэгэл хүмүүгийн соёл юу муу гэл ерөөсөө түүх баахан үзээд хувцсны түүх нэлээд үзчихэл байсан л да. Тэгэл улам гүнзгийрүүлээд тэгэл хээ хуармаар ер нь үндэсний холбогдлолтой хээ хуарн дээр нэлээд олон жил судалгаа хийлээ. Тэгэл тэр дундаас ч нүр гайхамшигтай юм гарч ирдэг юм бэ. Тэгээ би энэ урлах эрдэм дээд сургууль нэг төгсөгчдөө ярьж байхдаа би бас нэг хэдэн жил бас багшилж байсан. Тэгээд ер нь бол энэ уул уурхай гэдэг одоо мундаг сайхан байна манай. Манай энэ түүхийн соёлын судалгаа бол тэр лөө ингээд гүнзгийрээд судлаад байх юм бол маш их баялаг байдаг юм билээ шүү. Үнэхээр айгүй ундрахтай тийм юм. Манай энэ өв соёл бол гайхалтай баялаг юм билээ ер нь бол. Мэдээж нөгөө уран бүтээл сэтгэлгээгээр бас баяжуулж ингэж гутал болгон мэдээж одоо өөр байна шүү дээ тийм энгийн амьдралд хэрэглэхгүйц. Тэгэл мэдээж одоо тайзны уран бүтээлчд гойж өмсөгч гэдэг юм уу тийм. Тэгэхээр энэ болгон та бүхний хийх одоо юг задлал гэдэг бах та улам. Ер нь энэ гутал дээр бол энэ хээний судалгаан дээр маш сайн ажиллах хэрэгтэй. Одоо энэ сүүлд гарч ирж байгаа залуу дизайнерууд бол зарим нь мундаг сайхан судалгаа хийж л байна. Ер нь тэгээд манай монголчуудыг дүрсэлсэн одоо судлах гол өгөгдгөн бол одоо хамгийн эхлэл нөгөө хадны сүг зургаас л эхэлж. Тэн дээр хүртэл бас дүрслэгдсэн байна. Хүн чулуу байна. Хоёр дахь их сурвалж нь болохоор одоо монголчуудын тухай дүрсэлсэн одоо миниатюр зураг, номын зургууд айгүй их байдаг юм билээ шүү дээ. Тэн дээр одоо бидний тэр хувцлалт бүх юм ингээд зураад үлдээсэн байдаг юм байна. А хоёрдугаарт одоо археологийн олдвор. За тэгээ гуравт болохоор манай энэ урд хөрш чи ер нь түүхийг бол ерөөсөө А-Б-г бичдэг болсууд байна шүү дээ. Тэдний тэр түүхийг сурвалж бас их хэрэг болдгоо шүү дээ. Ер нь иймэрхүү хэдэн юм дээр ер нь судалгаа хийдэг. Ер нь их ол зомогтой сайхан байна оо. Тэгээд түүхийг судлана гэдэг чинь гайхалтай сайхан зүйл байдаг юм биш үү? Тэгэл одоо олон түмнийхээ таашаалт нийцсэн зүйл хийгээл ингээд яг хуу олон түмнийхээ буйнаар болж л байна сайхан. Зочин маань хоёулаа ингэртэй бас алтан гац одоо зүүсэн байна. Энэ бол мэдээж та хоёрын одоо хөдөлмөр бүтээлийг үнэлсэн төрийн их үнэлэл гэж бодож байна. Тэгээд мэдээж та хоёртойгоо ярилцахдаа үг түүхийн судлаад одоо мэдээллүүдээ ингээ уншихад яг энэ чиглэлээрээ оюуны өмч эзэмшдэг юм билээ. Тэгээ үүний тулд гэж бас тэр зарилгын одоо үгэн дээр онцлсан байлаа л дээ. Тэгэхээр энэ бол маш том зүйл юм л да. Тэгэхээр одоо
түүхээс судлаад тэгээ би түүн дээр нөгөө бүтээл шингээж уран бүтээлч хандлагаар хийсэн зүйл учраас тэр патентыг авсан ба шүү дээ. Энэ тухайгаас сонирхол. Энэ бол судалгаатай зүйл маш урт. Үнцэнтэй. Тийм судалгаатай зүйл хийхэд бол ерөөсөө хүнд шууд л буудаг юм шиг байна. Ямар нэгэн тэмдэглэлөө харж байгаа юм зохиочоогүй. Тий. Яг гоо би сүүлд Юаны үеийн нэг гутлыг бас сэргийгээд тэр их сурвалж нь юу юм гэхээр одоо Юаны үед одоо Ховлын хаан Дайдуу хот гэж одооны Бээжин тэр үедээ бол Дайдуу гэж. Тэндээсээ одоо хоошоо тал хээрийн бүслүүгээ гараад ан ав хийж салхинд гардаг юм байна л та. Тэр үед нь тэр нэг ордны нэг зураач зурсан байх юм. Хааныг хатантаа тэн дээр бас нэг хан хүүн байх шиг байна. Тэгээ ан хийгээд ингэж байгаа тэр маш хөөрхөн зураг байна. Ерөнхийд нь ийм шууны нисэх өндрөөс хараад зурчих. Ер нь Азийнхны дорн дахны зураг нэг тиймэрхүү өндрөөс зурдаг шүү дээ. Яг тиймэрхүү хэлбэрээр зурсан. Тэн дээр айгүй сонирхолтой нэг гутал байгаа байхгүй юу? Ховлын хааны гутал. Их хөөрхөн гой хуваалттай. Тэр гутлыг сүүл би 90-ад онд урд нэг нөгөө л 88 хийж явж явах үед яг бодитоор нь харж ирсэн байхгүй нэг айлт. Тэгсэн чи яг тэр зурган дээр дүрслэгдсэн тэр гадуураа тийм хавцтай гутлыг би урдныг харж ирсэн байгаа. Тэгэл бодоод яваад идэв та энийг л нэг сэргээч гэмсэн гэд. Тэгээ бодоо явж итэл чинь манай залуучуудаас тэр чинь судлаад бүр айгуу гой хийгээд гараад эхэлж байгаа байхгүй. Тэгээд би ч бас одоо тэгэл адилхан өөрийнхөө хувилбараар хийгээл ингээд тал талаасаа ингээд гой судалгаатай. Ер нь манай хувцсны түүхийн соёл бол бидний одоо мартаж гээж болохгүй юм байна. Юмыг одоо ингээл музейгээс хараад хөө тэр Дондог Дулам хатны гутал гэж ийм гутал байжээ гэж музейгээс хараа явж явах биш. Өөртөө эдэлдэг хэрэгэлдэг байх хэрэгтэй. Би энэ дээр ер нь гол зарчмаа барьж явдаг байхгүй юу? Ер нь бол түүхийн имийг хэрэгэлдэг байх хэрэгтэй л гэдэг зарчим. Манай нөгөө залуучууд чи ер нь те үндэсний өв соёлын юугаа аягүй одоо дийл хувцс гутал аягүй өмсдөг болсон лээ. Тэр нь их гоё бахарх хэвчтэй тий. Ер нь бол нөгөө амжилттай яваа хиний чард дандаа сайн байдгаа гэдэг шүү дээ. Тэгээд гэргийн бол ерөнхийдөө ард нь гүйцэтгэгч тий найдвартай араан байж ирсэн юм байна. Тэгээд мэдээж ерөнхийдөө нөгөө анханасаа л анхны бурайд гутлаа зархаас эхлээл өнөөгийнхөр бол маркетинг хийж ижтэй гэргийн тий. Одоо ингээл та бүхнийг хэрэглэгчид бол байнга л үйлчлүүлж байгаа бах. За нөгөө талаар одоо шинээр бас баясах брендийг сонирхож очиж байгаа хүмүүс яг ямар сонголтууд хийж байна те. За өдөр тутам амьдралдаа өмсмөр байна. Эсвэл за нэг найр хөрмөнд ч өмсгөр байна. Эсвэл нэг урлагийн тайзнаа өмсгөр олон шалтгаанууд байгаа бах та. Магадгүй Дондог Дулам хатны өмсдөг гутал гэж сонгож очиж байна. Одоо танаа бүтээгдэхүүнүүд тусдаа юм гоё брэндүүд бий болсон уу гэдэг юм уу те. За ер нь бол манайх ч нөгөө баясах брэнд гэдэг ингээ пэйж хуудастай. Тэгээд нөгөө нэг пэйж хуудасаараа бид нар чи ингээл өдөр тутмын гарсан одоо шинээр гарсан гутлуудаа ингээ банк тавьдаг байхгүй. Тэгээд заримдаа ингээл хүмүүс ингээ за яг зарим ингээл айгуу тийм урлагийн талдаа байна. Би болохоор айгуу энгийн өмсмөр байна гэл тийм хүсэл тавина. Тэгэнгүүт одоо нөгөө л хэрэглэгч одоо хамгийн чухал шүү дээ. Тэгэнгүүт одоо би за одоо тэгвэл захиалга өгөх гэж байгаа яг өөртөө даарсан гутлыг манай баясах дээр ирээд өөрөө хэмжээг өгөөд ингээд хийж өгч болно гэд. Тэгтээ ер нь бид нар өдөр одоо манай хүн чинь нөгөө нөгөө өв соёлыг тэгж өгөөд учраас ингээд өглөө босоход за одоо ингээл нүдэнд нэг ийм гутал тий би дээр ингээ харж ирсэн одоо энийг хоёлыг хийгүүл хэр хүлээж ав би ихэндээ за энэ ч тест айгуу гоё чамин болох юм байна мэддэг тэгэнгүүтээ тэгээ хийгээрэй гэл гэдэг. Тэгэхээр манай хүн харж байгаа би заавалч гол гоё гутал хийгээд тэгээ ер нь бидний хамгийн гол зорилго бол яг л нөгөө хэрэглэгчтэй үндэснийхээ өв соёлын юу те зориулсан тийм л гутал хийх тийм зорилготой байгаа. Тэгээд нөгөө одоо хэрэглэгчд маань зарим хүмүүс бас хит ингээ нөх тийм одоо нэг үний ялгаа гэдэг чинь хит ингээ зарим хүмүүс ч одоо өндөр үнэтэй байна гэл зарим нь болохоор гүй одоо энэ маш их гар ажиллагаа орсон ийм загвар одоо үнэтэй байхаас яг хөө тэр хийж байгаа хүмүүс нь тэгээд тэгээд бид нар болохоор би одоо бараг л нөгөө борлуулалтын менежер гэсэн утгатай болчихж байгаа байхгүй. Тэнгүүд хүмүүстэй харуулаад за одоо манай гутлыг
одоо нөгөө хүмүүстэй зориулаад авах хүмүүст нь за та одоо үнэхээр тийм одоо нөгөө хээвар их орсон байх юм бол та сонирчвол би энийг хийж өгье. Зүгээр арай нэг тийм энгийн загвартай. Ерөнхийдөө зарим хүмүүс бас гоё энгийн тэгсэн ирнэ бас танаа хөтлөө их донжтой шүү гэдэг. Ер нь бол одоо манайхан ч бас тэгтээ юмыг айгүй чамин сонирхдаг болчихжээ. Тийм ялангуяа одоо гутал дээл ялангуяа тийм дийлэн дээр бас айгүй өөр болчих тийм. Нөгөө дээл урлаачид өстой оёдл бүхнээ бараг өрөөл дотроо бодож байгаа л хийдэг гэдэг ярьдаг штэ. Түүншгэл одоо гутлынхаа алхам бүрийг те ингээл ойж явахтад сайн сайхан зүйлэл бодно. Оёдл болгоны анхаарал штэ. Манай тэр нэг их ч ингээд захиалга өгөхгүй юу. За тэгээ нөгөө их чихэн захиалгыг хийж өгвөл нэг за та нэг 10 оноо тэр би яартай. Тэгээд нэг 10 ончод ирээд нөгөө гутлын өсөн чинь нөгөө их чинь бүр гутлаа гутаа шууд ингээд өрөөл хилээд би тэгэхээр би бүр ингээд нөгөө өрөөлийг ингээд сонссон чи айгүй гоё юм. Бүр шууд тэр ингээд юм ам харахгүй штэ. Яг өөрөөсөө л ингээд нөгөө өрөөлийг хэлж байгаа. Тэгэхэд ямар гоё юмсэн. Тэгээд бүр за хаастай өшөөл цаашаа бүр ингээд гоё юм хийж ингээд хүмүүст одоо манай баяс бэрийн чиг гол нөгөө урэ гэж яддаг штэ. Нүд баясаг гэсэн урайтай ахгүй. Нэрэл хүмүүстэй одоо хэрэглэгч бүхэнтэй ард түмдээ гоё юм л хийж одоо өмсөлийдаа л гэж боддоо шүү дээ тий. Таны хувьд гутлаа урлаад загвараа гаргаад оёол байж байхдаа юу бодно вэ? Энэ гутлыг өмссөн хүн маань амжилтанд хүрээсээ, хол газар зориосоо тий. Тэгэл ерөнхийдөө одоо тэгэл яг технологийнхаа, хээнийхээ утга учир бүх юмыг ер нь ягшталт байрал ер нь одоо энэ мастер хийс гэж ярьдаг юм да альва нэг юм дээр одоо морин хуур, ном сум бүх юм дээр ардын гар уул дээр мастер хийс. Манай гутал бол ерөнхийдөө яг мастер хийчих. Тэгэхээр ерөөсөө бүр бүгдийг нь ерөөсөө ер нь оёдл шиг юм болгоны айгүй хяналтаа тэгээд маш нямбал хийхийг хичээж байгаа. Тэгээ манай гутал нөгөө нэг машин үйлдвэр шиг ингээл өдөрт 40-50-аар гардаг. Нэг гутлыг нухаж 10 хэд баг хагасаар болж иж гардаг. Тий. Тэгэхээр тэн дээр ажиллагаа маш нямбаа ажиллагаа шаарддаг байхгүй. Баясах брэнд одоо яг энэ одоо сайхан урлагийн бүтээлийг бүтээж байгаа хичнээн одоо хүнийг одоо цалинжуулж байна. Хичнээн ажлын байр бий болгож байна. Одоо манад чинь нэг 10-аад хүүхэд бай. Би одоо баг сүүлийн үед баг хийхээ байгаад байна. Ерөнхийдөө хараа муудаад байна. Айгүй их нүд жилж их удаан төвчээртэй суудаг ажил л та. Одоо харин манай залуучууд айгүй сайн суралцж байна. Ихэнх одоо Гандигийн нэрмж сургуулаа, сурлах эрдмээс хүүхдүүд ирсэн. Тэгээ бүгдээрээ сайхан сурчлаа. Нэг юу болохоор одооны хүүхдөөс нэг юмд ингэж төвлөрч удаан сууж чадхаа байж. Заахан төвчээргүй. Тэгээ төвчээргүй байна. За тэгэл нуруу муруу өвдөж чинь хөшж чинь гэх юм одоо тэгээ яах вэ? Тэгээд тэр хүүхдүүдээс чинь үлдчихэж байгаа тийм шигшмэл хүүхдүүд байна шүү дээ бас. Маш төвчээртэй, маш нямба. Энэ маань бас хамгийн гол нь дурлах хэрэгтэй. Тий, дурлах хэрэгтэй. Тэгээд энэ нарийн манай энэ Монгол үндэсний гар уралдын гайхамшигтай технологи шүү дээ, гар урал. Энэ ингээд дараа залуу үеүүддээ ингээд дамжигтай сураа явж байгаад би бас их баяртай байдаг байхгүй. Ер нь бүгдээрээ айгүй сайхан сурч जैन. Ерөнхийдөө хөөмөл угуулс, альсан зэг, зоосон ширээс одоо ингээд айгүй олон нэр төрлийн юм бий. Одоо жишээ нь хөөмөл угуулсан дунд одоо жижүүдэж ингээд шүрэлдэг арга байна. Тэр бүгдийг ерөөсөө бүгдээрээ тэнцвүүхэн сайхан сурч байна. Сураад ирэнгүүт баг надаас илүү шахуу хийж байгаа юм чи ер нь. Миний одоо гар марч мойныгоо тараа муутаад ер нь хийл худлаа ерөнхийд нь харахаас биш бүр тэг наривчил хийж чадахгүй болсон. Одоо ер нь манай баясах брендийн нэг сайн явж байгаа. Одоо ингээд олонт ингээд танигдж байгаа. Энэ хүч бол миний бодлоор бол ерөөсөө одоо манай хамт олнымэл хүч байгаа шүү л гэж би боддоо шүү дээ тий. Олны дунд явхад гутлаа таних уу? Оо тань. Ингээд нөгөө нэг ингээд энэ тэнд ингээд явж байгаад одоо ингээд манаас чинь бас нөгөө урлагийн хүмүүс их авж гин. Тэгээ нөгөө шагаан харваач тэгээд одоо нөгөө сурын харваах аюу авдаг байхгүй. Тэгээд энэ тэнд явж байгаад жишээ нэг зурагтаар ингээд нөгөө гутлаа өмсөд ингээд хөөе манай гутал гарч ш тэгээ тий. Тэнгүүд одоо сая манай гутлыг ингээд бас нөгөө захиалсан хүмүүсээс ингээд харахад нөгөө клипэн дээр
2 3 гэлэн дээр гарлаа. Хамгийн сүүлд би сая өчигдөр нөгөө нэг баяр цэнгэлийн нэг шин дуу гарсан байхгүй клип нь. Тэрэн дээр манай гутлыг нөгөө нэг морин хуурч нөгөө шин цог гэдэг тэр ингээ манай гутлаа хийлгсэн байхгүй. Тэрийг өмсөөл ингээ гарахангууд би бас өө ямар гоё юм бэ. Манай гутал чинь аргагүй л нөгөө нэг сайн гутал сайн газар ячдаг гэж боддог тий айгүй гоё харагдчихсан тий. Дуудаа халдаар нэг Монгол нэртэй ургаан сонгон эсгэрэх хэмэр намарын дэлдээ. Давтагдахгүй учраас танигддаг бах тий. Яг нэг таньдаг хүнээ харж байгаа шиг нүдэн дээрээс шууд анзаарэгддэг ш. Ингээд хээ хараас нь агуулгал за энэ яг манай гутал. Тэр үед хоёулаа нэг анхал гутал хийж байгаад манай нэг гутлыг нэг хүн өмсчээ явуулсан чинь хоёулаа бүр хойноос нь дагаад энэ хойноосоо яасан бэ өсгийний яасан бэ. Хэлсэн байна. Тэгээ явж ирсэн шүү дээ айгүй инээдтэй. Тэгээд дагаа явжсэн хоёлоо одоо болчих юм. Өөр араас нь дагцсан юм. Тэр санаанд орчлоо дээр үед. Явахын сайхнаар хүмүүн заяан дэслүү. Ухаан сухтусмаа бачирх хуавда. Хоршинам хан хөө. Цухас ярианы эхлэлд дурддагдаад авсан л та. Нөгөө анх танилцж явах тэр агшинд одоо баясгалан маань бас дууны уралдаанд орох гэж явсан гэдэг. Тэгээд тэгтэл нэг тийм уралгаасаа холдоогүй юм шиг санагдаж байна л та. Би одоо нэг сургууль тахта одоо мөрөөдөл юм да тий. Ер нь дуучин болъё гэж боддог гэсэн аахгүй. Тэгтээ одоо яг гэхдээ би бол дуучин болоогүй юм чинь гэж нэг харамсдаггүй. Тий. Өшөө би бүр өөрт байгаа нууцтэй одоо ойдлын тий энэ гоё гутлыг хийх тийм авьяас бас байна шүү гэж бодохтой их бахалтай байгаа. Тэгээд би чинь сургууль тахта одоо нэг дуучин оюун бэлэгтэй улс төрийн улаан туг хамтлагт дуулжлаа. Тэгээд өргөө хамтлагтаас дуулжлаа. Тэгээд ер нь тэр дууны ямар л наадам вэ? Тэрэнд тэгээд ороод дуулжлаа. Заримдаа тэгээд ингээд байр эзлээд 2 дугаар айр ингээд 3 дугаар айр гээд одоо тэр үе нэг бага насны л мөрөөдөл юм да тийм ээ. Ер нь бол дуулах дуртай. Тэгээд хүмүүс чи яагаад дуулаагүй дуулаач гэл. Тэгэхээр ангийнхантайгаа уулзгаар өө манай баяс ер нь бол дуучин баясаа гэл би тэгэхээр жаахан сайгүй юм дуучин зүгээр баясаа тэгээд одоо хүртэл дуулахгүй мөггүй. Би одоо тэг хаяадаа л нэг яг өөрийн нэг тийм юу байдаг юм аа. Нэг дурлсан юм тий. Тэнгүүд хамгийн дөрөнд микрофон аваад дуулждаг ч юм уу тий. Ихтэй гоё л да мөрөөдөл та. Дуугаар явах байсан үнийг би авцуугаар дуудаад ойдлчин болоо. Урдландаа дижээ гэдэг. Хаа урдландаа дижээ гарахгүй гэнтэй. Анх нөгөө дууны тэмцээнд ороод бас нэг дууны тэмцээнд хэдгээр өрөө эзэллээ дээ. Би нэг эстрадын Итали дууны уралдаанд орохгүй юу. Тэгээд тэр үе чинь нөгөө соёлын төв ордон дээр болж байгаа.
Тэгэл ингээд би чинь ингээд дуулаад ингээд байжсэн чинь яг нөгөө үзэгчдээс ингээд нэг залуу гарч ирээд цэцэг өгөөд нэг нэг хөөрхөн нэг ингээд миний бүрэн чихэн тэгээд зүүлгэж хүчээ явахгүй. Тэнгүүт би бүр яг тэр үедээ баярлалаа гэх. Тэгэл гараа явсан чинь манай саяны хин өгсөн. Хин би яаж мэдтий танихгүй ингээд би ямар тийм сая танихгүй ингээд би яаж мэдтий ингээд тэнгүүт за би ч бүр амар айгуу цэцэгтэй гарч ирдэг байсан шүү. Барьцсан тий. Тэгээд ингээд гараад ирэнгүүт эн чинь за баяр үргээ гэсэн саяныхын нэсвэ гэж жаахан дурамч. Би бас ер нь нэг ингээд анзаараад тогтож харсан хүнээ эргээд анддгүй л дээ. За UBS телевизийн Universe Best Songs гэдэг одоо дууны уралдаан бас 10 жил үзэгч түмэндээ хүрчээсэн. Тэгээд тэр уралдаанд оролцож байсан оролцогч маань мөн байна лээ. Тэгээ 2012 онд бас тий 12 онд тий 14 онд юм байна. 14 он. Universe Best Songs гэдээ явж хахад урд нь ингээл 13 12 ингээд явж хахад нэг орчхоос ингээд бодоод идэх байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр манай хүн чи орооч гэхгүй нэрээ юу гэлээ. Гэхдээ ороор би дэмжийл гэж. За тэгээд хоёлаа яг тэр үчин ингээд тулгамдаад яг ямар дуу дуулахаа мэдэхгүй. Би чинь сандрал за ямар ч байсан эхний дуугаа ингээд бэлдээ дараагийнх нь нэг юм дуу үлдээгээл тэгэл нэг тийм панограм бичүүлж аваад. Тэгээд тэр үед орсон чинь манай том хүү анх хоёр гээд ээж та орж байгаа гэлгэн. Орж байгаа гэсэн чи хүүн орж байгаа гэсэн чи би яана за өстө хоёулаад орох юм байна да. За ямар ч гэсэн гоё юм байна гэ. Тэгээ манай хүү ороод тэгээ тэр жилдээ би бас охинтойгоо манай охин яг миний дуун дээр би тэгэхэд нөгөө улаан малгайтыг дуулж байгаа байхгүй. Нэг хөөрхөн охиныхаа ангийн хүүхдүүдийг найзуудын ачраг баахан улаан малгайтыг хувцсан үзүүлсэн. Өөрөө бас дунд нэг улаан малгайт салгаатай өссөн. Тэгээ манай охин ард нь бүжиглээд манай хүү болохоор бүр шилдэг 15 рэпер одоо нэг Eminem-ийн дугаар арчсан байхгүй. Тэгээд нөгөө шүүгч одоо нөгөө талига ах маань болохоор тий угаасаа танаа хүүхд бүр одоо бөө юм уу хайшин тэр дуулж байгаа муулж байгаа ариун нөгөө дуучин ариун хүртэл шүүгч хийжсэн байхгүй. Бүр танаа энэ анх хоёр бүр ингээл орохоор л би баг караашлах гэдэг юм. Ямар амар дууд ингээд шууд дуулангот л зүгээр хамаг би бүр зүгээр ингээл хөөрөл явчих ингээл тэгжсэн. Тэгэд нэг ямар ч байсан нэг сургуультай хүүхд насндаа мөрөжсэн мөрөөдлөө биелүүлээ бас нэг Universe Best Song-д ороод авсан тий. Тэр бас тэгээ бас айгүй гоё дурсгал байт юм лээ. Дараа нь ингээд YouTube-ээр үзэл ингээд гоё. Таны дэмжинэ. Дэмжлгүй яг хөө тэр жил чинь би баяшаа ороод манай бага охин чинь хойно нь бүжиглээд манай анхаа чинь бас ороод хойтлын ардлын даах гэж өстө хов суунар монор энэ тэн захиадаад амар урлагийн хөрөнгө оруулалт тэгээд сүүлд нөгөө тоглолтын дээр нь ирж үзээл ерөөсөө айгуу гоё байсан. Тэр нөгөө нэг пенальтын тоглолт авдаг штэ. Тэрэн дээр айгуу гоё нөгөө дуучин анх хоёр шилдэг 15 гээд орж шүү гээд зарлангуудаа шууд ээжтэйгээ хамтаа орсон гээд тэнгууд намайг тайсны тэр нөгөө зэрэгтэл сууж ингээд бастаа гэл тэнгууд би бүр амар сандараад басан чи хүмүүс хүү ямар гоё ээжтэйгээ хүүхэд нь орж ингээд тэгэхэд бас их гоё санагдав. Ер нь надаас бусд нь орсон юм биш үү тэр жил ер нь. Тэгээ бас болоогүй ер нь манай ч хоёр бандтай нэг охинтой тэгээ манай хамгийн одоо дундлагын одоо иргэд бас код хамтлагт байсан. Одоо нөгөө код хамтлагийн сансан сэтгэл гэдэг дуутгүй бүр клип нэг. Тэрэн дээр нэг хэсэг бас айгуугаар бас нэг тийм хип хоп дуу муугаар явжсэн. Тий. Сайн нэвтрүүлэг маань амралтын өдөр үзэгчтэй хүрдэг. Зочдынхаа амьдралд бас сайхан дурсамж үлдээхийг бас хичээдэг. Тэгээ зочдынхаа бас амжилт бүтээлээр одоо үзэгчтэй бас эерэг сайхан зүйлийг хүргэхийг хичээдэг нэвтрүүлэг. Тэр нэгэн тас ингээд гоё өөрийнх нь одоо бага насны мөрөөдөл тэгээ чаддаг зүйлийг яагаад энэ нэвтрүүлэгт дурсамжтай үлдээж болохгүй гэж. Тэгээ баясгаландаа бас одоо өөрийнхөө
дуу уран бүтээлийг үзэгчтэй хүргээрэй гэсэн хүсэл тавьсан шүү дээ. За энэ ер нь хэр чанга хүсэлт вэ? Энэ нэр би чи нөгөө жоохон бодъё гэсэн хариулт өгсөн шүү дээ. Гэтэ нэгд болоод их гоё санагдсан. Хоёр аюулгүй хариуцлагатай санагдсан. Яг л одоо ингэ дэлгэцэнд олонний өмнө дуудана гэхээр за би чадах уу, чадахгүй юу? Миний хоолой ямар байх вэ? Тэгээ нөгөө панограма ингээд бодсон чинь их л яасан. Гэтэ одоо нөгөө нэг бага насны мөрөөдөл нэг одоо нэг сонирхол гэдэг юм бол яалтчгүй л одоо ингээд дэлгэдэг юм байна. Би айвал бүхий хийвэлгүй гэж ямар ч гэсэн тэгээд нэг хүлээж авсан да. Дуулахад ахтаа. Тэгээд би дуудана. За тэгвэл ярилцлагынхаа энэ хэсэгт бас сайхан уран бүтээлийг үзэгчтэй хүргэчээд тэгээ ярилцлага өргөжлүүлэх уруулаа тийм үү? Синхэнцэн хэрхэн талдаа сүсэрхий сирун овод узанда мөргий сивэми унишиг чамай одоо сэтгэл юуги чин түшээ залуугийнхаа энэ сайхан мөрөөдлийг одоо амьдралын төлөө бас хойш тавьсан хүн шүү дээ гэж таны хувьд бол боддог байна. Сонсохноо ямар вэ? Тэр сайхан юм аа. За ямар ч зүйл дуудаад аваад тий. Дуулах гад хичээгээд явж исэн хүнийг одоо тэгээд өөрчлөө жоохон бас гимшиж явдгийн дотор энэ маань дуулсан бол ямар явах байсан юм бол сайхан байна. Ер нь яагаачгүй шүү. Ямар ч зүйл тэгээд дуудаад авлаа гоё байна. Тэгээд одоо үзэгчд маань л одоо дүгнэх байх та тий. Ямар ч зүйл гоё юм.
одоо нэг хуучнаа дурсаад баг багтаа дуулж исэн юм аа гоё. За мэдээж өөрсдөө ингээд бас соёлын өв тээгчид. Хүүхдүүд нь бас энэ өвийг үргэлжлүүлж байна уу? Ямар салбарын хүмүүс болж? За би ч одоо 2 хүү баг нь охин. За манай 2 хүү бол яг хуу багаас ингээл надад туслаад ингээл юм хийжлүүдийн тэгтээ нөгөө сонирхдгүй маа бас. Тэр 2 тийм. Харин манай баг охин инкма маань энэ жил хавар уурлах эрдэм төгссөн. Тэгээд одоо л битрийн ажлыг залгаж авах байх гэж найдаж байна. Тий. Одоо тэгээд аав ээж хоёроо дагалдаа тэгээд юм хийгээл ер нь тэгээд ажиллаа ер нь зөвшрүүлэх гээл тэгээд хичээгээл явж байна да. Одоо энэ бизнесийг эрхлэх ер нь ингээд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт ингээд 30 гаруй жил хөдөлмөрлсөн үний хувьд одоо яг өнөөдөр нөхцөл байдал ямар байна? Төр засаг нь бол дэмжээ дэмжлэгээд байдаг. Гэтэл эргээл хэвлэл мэдээллээр за энэ талбарт хүчин зүтгэж байгаа хүмүүс бол бас заримдаа нүдэ олохгүй ч байна гэдгийг. Ер нь яг ямар байдгийг та бүхнийг хэр дэмжиж байна? Даас хилээд авмаа зүйл байвал хилээд авъя. За яах вэ? Ер нь жижиг дунд үйлдвэрүүд ер нь манайх бол нэгэнтэй л тийм хүнд үйлдвэр хийж чадахгүйгээс биш ядаж хөнгөн үйлдвэрийн салбараа их анхаарах хэрэгтэй. Ер нь анхаарч байгаа бах л та. Тэр дундаа жижиг дунд үйлдвэрүүд бол байна. Одоо тэгээд жижиг дунд үйлдвэрлэгчдийн нэг зовлон бол юу гэдэг юм аа? Одоо нэг байр савны асуудал. Юмаа хийдэг, мэддэг, чаддаг улсууд байна. Тоног төхөөрөмжнүүд яг ингээд нэг үйлдвэрлэлийн зориулалтаа байр сав, тиймэрхүү юм их дутмаг байдгийг. Тэгээд одоо ингээд сая цагаан алт хөтөлбөр гээл ингээд зээл мэйл авчин дэмжиж гэнэ үү? Би бол дэмжихгүй гэж хэлэхгүй төр засгаа. Тэр нь бас хүрэлцэхгүй юм. Дээрэс нь нэг юмыг сайн анхаараасаа гэж хүсэхэд бол энэ шинээр бий болж байгаа жижиг дунд үйлдвэрүүдийн байр саваар миний бодлоор бол одоо ингээд энэ нэгдсэн журмаар нэг юм том объект бариад олон дах өрөөтөө ч юм уу төрлөөр ингээд тэнд нь оруулаад тий тэрийг ингээд нэг дор инкубатор төвч ингээд дүүрэгт ингээд яачдаг тэгээ хоорондоо холбогддгоо нөгөөдөлч яг нэг дор тийм юу байр байгуулж өгөө тэгээд мөнгө санхүүгээр нь туслаад за яах вэ тэгээд туслахгүй байлаа гэхэд тэд нар ч өөрсдөө юм хийж ин өөртөө аргалч нь байрныхын тэр асуудлыг шийдвэрлэх юм бол одоо энэ залуу жижиг дунд үйлдвэрлэгчид эхэлж байгаа залуучууд зөндөө байна. Дандаа ярьдаг юм нөгөө нэг байр байхгүй. Тэгээ нэг байшингийн подвол модолоор л яваад байдаг. Ер нь манай жижиг дунд үйлдвэрлэгч ер нь ихэнх нь тал нь ер нь подволоор биш. Арай гайгүй олон жил хийсэнгүүд нь бас нэг өөрийн үйлдвэрийн объектоо бариад бас зээл мэйл аваад ингээд явж гэн нэг тийм сайнтай муутай сав дүүрэн ихчээр хэцүү юм байлгүй л яг давж туулах хэрэгтэй. Ер нь ихэнх нь бол бас тэр нийгмийн даатгал татвараас хол жижиг үйлдвэрүүд бий. Яг ингээд төлөөд эхлэх юм бол шууд унчих гад байдаг. Нэг тийм зовлон бас бий. Тэгэхээр одоо татвар энэ жижиг дунд үйлдвэр ялангуяа энэ баялаг үйлдвэрлэж байгаа улсуудаа бас нэг татвараас бас нэг жоохон хөнгөлдөх юм уу чөлөөлчүүл их л сайн байна. Тийм бодлого бий юу ер нь? Тийм бодлого яг бий тэгтээ бас санснаар биш ээ. Яг тийм санснаар гэж хуваарлахгүй л дээ хэцүү. Анх бурайд гутал за жуулчдад зориулсан тавчгаас эхэлжсэн одоо зүйл өнөөдөр ингээд бүр соёлын өв тээгч гэдгийг одоо үүсгэн байгуулагч нартаа аваад ирсэн энэ бизнес бол мэдээж та хоёрын амьдралын бас том үнц нь гэж бодож байна л да. Тэгээд бодсон төлөөсөн мөрөөдсөн зүйл байгаа л бах та хоёроо. Байлгүй яах вэ? Тэгээд үйлдвэрийнхаа цаашд одоо ингээд охин маань цааш нь үргэлжлүүлээд авч явна. Охины маань үед одоо бие даасан гоё тусгай объекттой тоног төхөөрөмж сайтай тийм сайхан ирээдүйд бий болгож чадах байх уу? Ер нь хүн бол ер нь нүдэндээ хараад дотроо бодоод зориод явах юм бол хүрдэг л байхгүй. Хамгийн гол нь тэнд хүрэхийн тулд маш олон шатараас юм жижиг алхмаар төлөвлөгөөтэй явж ижил хүрэх. Болохгүй юм байхгүй шүү дээ. Манай нэг юм сайхан байна. Яах вэ? Тэгээд дээр доороо янз бүрийн асуудлууд зөндөл гарчин тэр нь ч яах вэ? Гэхдээ бид бол би одоо энэ монголчуудын
100 жилийн өмнө ямар байлаа да. Одоо ингээд 100 жилийн дараа 100 жил гэдэг бол түүхийн хугацаанд бол маш богинохон хугацаа. Тэгэхдээ бид бол маш том өсрэлт хийсэн сайхан хөгжиж байгаа гэж бодож явдаг шүү дээ. Ер нь бол нэг өрөөнд одоо ажиллаа хийгээл суух, гэртээ ингээл бас өөр хөвгтөө өсгөөл ингээл бүх цаг үед л хамт байсан байгаа. Тэгэл бие биенийхээ үйл хөдлөлөөр харцаар бие биенийхээ аашиг мэддэг. Яг зориод бие биендээ нэг төдийлөн чи минь юм шүү гэл нэг тийм баяр талархлын үг хэлдэггүй байх гэж бодож байна. Тэгээ мэдээж нэвтрүүлгийнхаа хойморт та хоёрыг хамтдаа бас энэ амьдралынхаа гоё үн цэнтэй зүйлийг хуваалцаасаа гэж өөрсөө нэвтрүүлэхдээ энэ боломжийг олгоё гэж бодож байна. Би одоо таныг хандаа зориулж хандаа бол одоо баярлаад таньчихгүй. Миний одоо ёстой жинхэнэ ардлын маань бүрэн дааж явдаг хүн. 99 он 96 оны үед манай нэг ээж аав хоёр маань их ойрхон өнгөрөөд тэр үед би чинь доороо 6-7 дүүтэй байлаа. Тэр бүх ачаа нэг л өдөр одоо айлын том хүү гэдэг утгаараа над дээр буудаг юм байна. Тэгээд их олон хүүхэд одоо манай дүү маань гадагшаа яваад 2 хүүхэдтэй бас түр орхиод явцсан. Тэрийг хараад өөрийн хоёр ингээд 6-7 хүүхэдтэй арайч 10 биш байгаа 7 байхаа. Тэгээд тэр үед бол нэлийн чанга байсан шүү бас. Нийгэм цаг үе ямар байлаа. Дөнгөж 90 хэд он. Тэгээд хоёулаа ажилгүй болсон. Би нэг подвалд гутал засвар хийгээд. Ер нь гутлаа салахгүй юм. Гутал засвар хийгээд хоёулаа. Тэгээ би ер нь баг сар гараа ер нь харьдгүй. Тэндээ хонж амьдэрдэг байсан. Тэгээд нэг хэдэн төгрөг олоод энэ үнтэй авчиж гэнэ. Энэ маань тэгэл тэр олон дүүнэрээ маань өөрийн хүүхдүүдэд зохицуулаад талхаа авч чадахгүй тэгэл ер нь гурилд бариад талхаа байраад байсан. Эдийн дэх үе чи юу энэ мас литр талхаа мас зас. Мас илсэн чихэр гуруула нэг дор байх нь ховор шүү. Ховор шүү. За нэг илсэн чихэртэй байв гэх юм те. Тэгэл ер нь нөгөө эдийгээ бас нэг хоосоо оруулчгүй хоёр идэвхгүйхийн тулд ямар ч гэсэн хоёулаа ажиллаад бидний шинэ битээ нөгөө подвалд ажиллажсэн. Тэгэл шүнжэнгөө подвалдаа явчаад за би очиод нөгөө эдийгээ харчаад ирээ. Хичээл нь одоо нөгөө хичээл нь юу болж байна? Манай хоёрын хичээл юу болж байсан гэдэг. Эцэг гэхийн хурд болонгод хоёулаа хуваагдаад за чи тэрнийхээ би энэнийхээ. Тэгээд тэр нөгөө эцэг гэхийн хурд нь яасан ч нэг өдөр болдог байсан. Тэгээд нэг эцэг гэхийн хурд дээр суугаад багштаа жоохон гуугаад би одоо нэг доошоо тэрлүү хоёрын бэлүү явахгүй болохгүй нэ. Одоо чи хаашаа харах чам нөгөө сокогийн хурд дээр би нөгөө анхаагийн өрөндөө нэг хоёрын зүрээд артдаг гэж хэлээ тий. За тэгээ олон талархсан. Тий тэгэл одоо миний тэр нэг хүнд үед хань маань ёстой миний ард тууштай зогсож байсан. Ямар азар нэг 4-5 жилийн өмнө учирсан байсан энэ бүсгүй. Яасан ч мундаг төвчээштэй миний хань чинь тэр олон хүмүүсийг хоололд унтлаад ингээд ёстой төвчээр зааж энэний ард тэгээд дүүнэр маань бүгд тусдаа гарахын тусдаа гараад сургууль бас төгсгөөд авч байгаа зарим энэ хоёулаа. Тэгээд тэр болгоны ард гарахад миний хань бол одоо миний ёстой ганц түшиг тулгуур үйж тань чамдаа маш их баярлалаа. Яа сандаа маш их баярлалаа. Тэгээ ойлаа ямар ч гэсэн хамтдаа тэгээд цогбэнда би чадчих. Олон жил бүтээгээд тийм. Ишээ зөндөө юм хэмдээ би чадчих. Тэнгийн бурал орчлоо хүнс Сэдмэг гэдэг лимурыг хачсан Хойт насандаач бибиен эрэх Хорвоо багтсан харин химоос Ханаминдэ Миний ханя Ханаминдэ Миний ханя Ханаминдэ Миний ханя
ханимдээ миний ханиа. За баярлалаа. Тэгээд сайн нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарт та хоёрыг хамттан бас амьдралынхын түүхийг те одоо ингээ ярилцаад өсөл мөрөөдөө биелүүлээд харилцан биендээ сайхан үг хэлээд одоо баярын багаан нулимс унгаад ингээд амьдралынх нэг сайхан түүх бичигдсэн гэдэгт итгэж байна дээ. Сайн нэвтрүүлгийн маань нэрийн бэлэг байдаг. Сайн нэртэй үзэг тэмдэглэлийн дэвтэр. Тэгээ хоёр эрхэм зочиндоо нэвтрүүлгийнхаа энэ цаг хугацааг дурсаж аваарэ гэд бэлгээ гардуулж байна. За баярлалаа. За тэгээд бизнесийн уран бүтээлийн сайхан амжилт хүсье. Тэгээ гэр бүлд над жаргал хүсье те. За нэвтрүүлгээ жаргаж бас та хоёроо сайхан үг хэлээсэй гэж хүсэж байна. За тэгээд энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан дүүдээ маш их баярлалаа. Битэрийн маань одоо энэ амьдралд маань дурсагдах нэг сайхан мөчийг бий болгож өгсөн чамдаа маш их баярлалаа. Танаа хамт олонд маш их баярлалаа. Бас их баярлалаа гэж хэлж байгаа дундаад маш их баярлалаа. Ийм гоё нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. За баярлалаа. Хоёр зочиндоо бас аз жаргал хамгийн голноос эрүүл энхийг хүсье. За. Ерөөл бат сайхан орчгээ. Үзэгч та бүхэндээ сайн нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг хүргэлээ. Өнөөдөр нэвтрүүлгийн маань зочид соёлын бит бус өв тээгчид гэр бүлийн хоёр хамтдаа сайхан ярилцлаа. Үзэгч та бүхэнд та сайхан байсан гэдэгт итгэж байна. Эх 7 өнөخت шинэ дугаараар иргэд уулзъя. Баяртай үзэгчтэй.